За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Усын их хурлд гарцсан намын бүлэг өнөөдөр 1-р сарын 9-ний өдрийнхөө бүлгийн ээлж туралдааныг хийж дуусглаа. Бид нар нэлээд сунгаж хуралдлаа. Тэгээ өнөөдөр хилцгээр төлөвлөсөн 3 асуудал байсан. Эхний асуудал бол боловсролын багц хуулиудын төсөлд багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл байсан. За энэ асуудлаар боловсрол шинжилгээ ухааны сайд утга маягаар асуусан ажлын хэсэг бүлгийн хуралдаанд оролцож ардчилсан намын бүлгийн гишүүдийн асуултанд хариулж бас зарчмын зөрүүтэй саналууд дээр хамт бол ажиллалаа. Ингээд алтан гэрэл гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргаад боловсролын багц хуулинд хийх нэмэлт өөрчлөлтүүдийн бүлгийн санал боловсруулах ажлын хэсгийг бол бүлгийн хуралдаанаас зохион байгуулж гаргалаа. За тэгээ энэ хуулийн төслийг зарчмын хувьд эмч хэлцүүлэх зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгцээ. За хоёрдугаарт нь бид бүхэн өнөөдөр төлөвлөгдөөгүй нэг асуудал бол хэлэлцсэн. Яг тэгэхээр ардчилсан намын бүлгийн гишүүд санал гаргаад та бүхэн мэдж байгаа өнгөрсөн амралтын өдрүүдийн өмнөх шөнө гинт шатхууны үнийг бас огцом нэмэгдүүлж за энэ эргээд суур үн гэдэг утгаараа нийт өргөн хэрэглээний барааны үнд нөлөөлж бас иргэдийг олон нийтийг нэлээд бохимдуулсан ийм үйл ажиллагаа боллоо. Тэгээ тийм учраас өнөөдөр бүлгийн хуралдаан дээр Монгол банкны ерөнхийлөгч Бүрвд-Оржийг за мөн Эрдэс баялаг эрчим хүчний сайд зоригт байхгүй учраас дэд сайд Ариун санг за мөн газрын тосны хэрэглэх газрын дарга Амар санааг Амар сайхныг мөн шудраг бус өрсөлдөөнийг хэн зохицуулах энэ газрын удирдлагыг бас өнөөдрийн бүлгийн хуралдаан дээр авчирч бид бүхэн холбогдох мэдээллүүдийг авлаа. Ингээ бүлгийн гишүүд холбогдох хүмүүсээс байдал нөхцөл ямар байгаа талаар мөн ямар шийдэл энэ асуудлыг шийдэх ямар шийдэл байгаа талаар бас энэ холбогдох албан тушаалтнуудаас асуусан. За ингээ дараа нь бүлэг өөрийнхөө саналыг бол нэгтгэж гаргалаа. За юуны өмнө үүсэт байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад эдийн засгийн нарийн бас тооцоо судалгаануудыг хийх шаардлага байна. Хоёрдугаарт энэ бас тооцоо судалгаан дээр үндэслээд бас гарах арга замыг боловсруулах ийм шаардлагууд байна. Тэм учраас эдийн засгийн байнгын оронд яаралтай их хурал дээр ажлын хэсэг байгуулж энэ үүсэт байгаа нөхцөл байдлаас хурдан гарах энэ арга замыг боловсруулах ажлын хэсэг байгуулах чиглэлийг ардчилсан намын бүлгийн зүгээс бол өгөхөөр шийдвэрлэлээ. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт Монгол банкны хуулийн дээрч байгаа усын их хурлын хуулийн дээрч би өнөөдөр ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг үндслээр хуулийн 4-р хариуцлага тооцох үндсэл дотор 6 үндслийн 4-т нь байгаа. Ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг үндслээр Монгол банкны ерөнхийлөгчийг усын хуралдах ардчилсан намын бүлгийн гишүүд усын их хурлд огцруулах санал бас өргөн барихаар өнөөдрийн бүлгийн хуралдаанаас бас шийдвэрснийг та бүхэнд дуулгаж байна. За дараа нь төрийн жинхэнэ албан хаагч газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга өнөөдөр гишүүдэд бүлэг дээр мэдээлэл хийж байхдаа өөрөө бол тэр 5 дахь өдрийн хуралдаанд бол огт оролцоогүй юм байна. 5 дахь өдрийн хуралдаанаас ч гэсэн бас бензиний үн шатхууныг нэм гэдэг шийдвэр тийм төрлийн шийдвэр огт гараагүй юм байна. Тэгээ өөрөө хуралдаан суугаагүй мөртлөө ийм шийдвэр гараагүй байхад өөрийнхөө сайд зоригтоос авсан ам даалгаврын дагуу Ариун сан дэд сайдыг ийм шийдвэр гаргасан мэтээр энэ ажлын хэсэг нь гаргасан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол ярьж явсан юм байна. Тийм учраас төрийн жинхэнэ албан хаагч ийм жижиг улс төрийн акц алхам хийж байгаа юм шиг ингэж аягласанд нь бас хариуцлага тооцох нь зүйтэй гэж ардчилсан намын бүлгийн хурлаас шийдвэрлээ. Тийм учраас ардчилсан намын бүлгээс ерөнхий сайдад нэр бүхий тэр албан тушаалтанд хариуцлага тооцож ажлаас нь халах арга хэмжээ авах ийм бас шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайдад хүргүүлэхээр шийдвэрлэлээ. За ингээд бүлгийн өнөөдрийн хийсэн хуралдааны товч мэдээлэл танилцуулгад ийм байна. Сонирхсан асуулт гарвал дэлгэрэнгүй хариулъя. За асуулт энэ нөгөө ариун сангаар ингээд худал яриулсан гэж штэ. Ариун сан чинь тэгээд өөрөө ямар ч хүний даалгавраар өөрөө тэгээд орон үндэслэхгүй юм ярьж байгаа юм. Ариун санд нь хариулсан. Ариун санд дэд сайдыг хүний даалгавраар ярьсан байсан гэдэг зүйл огт яриаггүй. Сая жоохон буруу ойлгоцсон уу яасан. Ариун сан өнөөдөр тайлбар хийхдээ ажлын хэсгээр нефт олборлол импортлдог компаниуд
валютын ханшны зөрүүнээс болж одоо энэ нэмэгдсэн байгаа хэмжээгээр энэ шатхууны үнийг нэмэх шаардлагатай байна гэдэг энэ саналыг бол удаадараа тавьсан. Тэгээд энэ 5 дахьынхаа хуралдаан дээр тавихт нь зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд энэ хуралдаанд харсан гэсэн ийм л мэдээлэл байгаа. Ийм байр суурьаа өнөөдөр бас бүлгийн хуралдаан дээр бол илэрхийлсэн байлээ. За өөр асуулт. Өөр нэг асуудал нь энэ нефт импортлогчид болохоор валютын ханшийн өсөлтөөс гэдэг Монгол банк болохоор ханшнаас болоогүй гэж мэдэгдээд байгаа шүү дээ. Харин тийм учраас би та бүхэнд нэг л зүйл хэлье. Одоо өнөөдөр их хурлаас засгийн газарт эрх өгөөд нефтийн импортлж байгаа энэ бүтээгдэхүүнүүдээр онцгой албан татвар, гайлын албан татварыг одоо тэг хүртэл нь бууруулах энэ эрхийг засгийн газарт өгсөн. Энэ хоёр дээр хоёулын дээр нь өнөөдөр тэг хүртэл бууруулсан ийм арга хэмжээг авцсан явж байгаа юм байна. За хоёрдугаарт та бүхэн санаж байгаа валютын ханш бас тодорхой хугацааны өмнө 1450 одоо өнөөдрийн өссөн байгаа хэмжээнд хүртэл валютын ханш өсөж ирснийг та бүхэн санаж байгаа. Тэгэхэд өнөөдөр тэр нийлүүлж ирсэн бензин шатхууны үн өнөөдөр бол гадна талдаа бол нэмэгдээг байгаа шүү дээ. Тэгэхэд бензин шатхууны үн 1100-аас 1200 төгрөг байж болж ирсэн. Тийм учраас валютын ханшны бас яг энэ өсөлтөөр гэж ингэж тайлбарлаад байгаа асуудал дээр бол энэний хоёрыг бол шууд холбоход бол эргээд дахиад яг энэ болж байгаа нөхцөлөдлүүдээс шалтгаалаад энэ асуудлуудыг холбож ойлгоход бол маш төвөгтэй байдал үүсэж байгаа юм. Тийм учраас миний түрүүний хэлдэг эдийн засгийн байнгын орон дээр энэ бүх тооцоо судалгаанууд дээр ажлын хэсэг бол яалтаа ажиллах юм бодис шаардлага байна гэдэг энэ зүйлийг бол хэлээд байгаа. Давхар Монгол банк бол өнөөдөр бас мөнгөнийхөө бодлогын хүрээнд энэ одоо төгрөгийн ханш сулралт, валютын ханш чангарч байгаа энэ асуудалтай бол бас тодорхой хэмжээнд үр дүнтэй бол тэмцэх ёстой. Энэ бодлогоо бол энэ төвшинг бол барьж явах ёстой. Тэр ажлаа өнөөдөр бас хийж чадахгүй байна гэдэг үндслээр түрүүний хэлдэг энэ асуудлыг ярьж байгаа маа. Эрдэс баялаг эрчим хүчний сайд зоригтыг огцруулах асуудал юу хөндөгцөн болов. Удаа дараа ингээл үнэн нэмэгдээл тэгээл юм хомсдол үүсээд байгаа энэ байдал дахин давтагдаад байхад яг энэ сайдтай энэ асуудлыг одоо хариуцлага тооцож ярих асуудал яригдсан уу? Эрдэс баялаг эрчим хүчний яамтай холбоотой асуудлуудыг бид бүхэн бас ярьсан. Тэгээд өнөөдөр бас өөрөө ч гэсэн гадаадд томилтоор ажиллаж байгаа юм байна. Тийм учраас байхгүй үед нь бас энэ асуудлыг өнөөдөр бас яг хөндөж ярьсангүй. Гэхдээ түрүүн хэлдэг эдийн засгийн байнгын орон дээр байгаа ажлын хэсэг энэ ажлын хэсгийн явцад бол төдийдөргүй асуудлууд үргэлжлээд явах учраас энэ процесс өөрөө бол өнөөдрөөр дуусахгүй. Тэгээд ямар ч байсан шалгалтын тэр явцад их хурл дээр үйл ажиллагаа яаж байгаа энэ явцад эргээд цаашдаа бас явах вэ гэдэг асуудлууд нээлттэй хэврээд л байгаа гэж ингэж ойлгож байна.